итгэлээр хийгддэг. Итгэлээр. За хажууд багамд ингэж энэ зүйл итгэлээр хийгднэ гэж. Библиэлд бол биш бөөрөнгийн нэг юм утасны юу байгаа. Нөгөөд байхад аав нэг юм хэлээд ирэхээр нөгөө аав маань загинчаар ингэ сандарсандаа шал өөр аваад ирдэг. Зэрэгтэй бид нар ингэ сандрахаараа шал өөр юм авцирдаг шүү дээ. Манай Шинцай сайхан сэтгэлтэй зүйл байгаа. За тэгээд эзэн бол үнэхээр сайн. Тэр танд үнэхээр санаа тавьдаг. Тийм учраас өнөөдөр бид нар эзний өдрийг яагаад ариунаар сахилстай гэдгийг таны дотоод хүн хүчтэй байж зүрхний мэлмийг ийгүүлэгдэнэ гэж байгаа шүү дээ. Энэ юм хэлж ийн үхээр бид амьдралыг хараа яг Бурхны нүдээр харж, Бурхны бодлоор бодож, тийм мөн яг Бурхны одоо юу гэдгийг хүслээр амьдрахын тулд бидэнд үнэхээр ариун сүнсний болон Бурхны амьд үгийн өдөрлөх хэрэгтэй байдаг. За өнөөдөр эзний үг бол ерөнхийдөө эргэлт гэсэн үг байна. Эргэлт гэдэг эргэлт буюу гимшлийн талаар эзэн тантай бас ярих болно. Библиэлд сарах юм бол ер нь гимших түн эргэцгээ гэж хэлж байгаа. Хэрвээ эрэхгүй бол ямар ч сэргэлт байхгүй гэж хэлсэн. Та өөрийнхөө амьдралд үнэхээр сэргэлттэй амьдрахыг хүсэж байгаа үстэй. Үргэлж уруу татал ер нь Христ итгэлийн амьдрал бол ер нь өгсөх амьдрал байдаг шүү дээ. Унсаж дээш явах байхгүй. Ингээл итгэлийн амьдрал бол ер нь тэр зүйлийг ер нь бид нар заадаг. Христ итгэдэггүй байхаар яадаг унахаар шууд доош явах юм. Доош явах гэл мөрдөө юм ирүүлж идэлсэрдэг тийм. Харин Христ итгэлийн амьдрал бол мэдээж зөв зам дээрээ бид нар ирсэн байгаа. Тэгээд мэдээж бидний амьдралд эзэн бол тийм уналтаас амьдралын асуудал хүнд нөхцөөс гарах бүх хүчийг эзэн бидэнд өгдөг. За Үлс номын 3-р бүлгийн 19-с дээр юу гэж хэлсэн бэ гэхээр иймээс гимсцгээ гэж хэлсэн. Гимшээрэй гэсэн байна уу гимсцгээ. Гимшил бол тушаал байхгүй. Бидний нүглүүдээсээ эргэж тийм үү өөрсдийн явж байгаа юу гэдэг бурхан таалагдахгүй замуудаасаа бурхан руу эргээсэй гэж бурхан хүсдэг. Хэрвээ та бурхан руу эрэхгүй бол би таныг зүйлийг хэлж өгье. Олон хүмүүс өнөөдөр амьдралд байгаа янз бүрийн хүнд зовлон магадгүй диаволын тор за амьдрал тохиолж байгаа асуудлаас салахыг хүсдэг. За хүн болгон хүсдэг мөн үү? Энэ дотор ямар нэгэн зовлонтой амьдраад байхыг хүсэж байгаа юм байхгүй сте. Бүгд л зовлонгоосоо салахыг хүсдэг. Гэхдээ тэд бурханд ойртдоггүй. Хэрвээ бид зовлонгоосоо салахыг хүсэж байгаа бол бид өнөөдөр үнэхээр амьдралд байгаа үр жимсгүй зүйлүүдээс үнэхээр салахыг хүсэж байгаа бол бид нэгдүгээр бурхан руу эргэх ёстой. Эргэх ёстой. За тэгэхээр энэ дэрийг иймээс гимсцгээ гим нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ гэж хэлсэн. Тэгвэл сэргэх цагт эзний оршихугаас ирэх бөгөөд та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг тэр илгэх болно гэж хэлсэн. Энэ дэр юу гэж хэлж гим нүглээ үгүй болгохын тулд эргэх тухай ярьж хэлсэн. За бид нар бол өөрсдөө гмийн асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ юм даа. Бид нар өөрсдөө махбодын хүслийг дарах гэж нүглийн асуудлыг шийдэх гэж янз бүрийн шашны аргыг одоо хүн төрлөختөнд бий болгосон. Гэхдээ тэд нүгэлтэй учраас, гэмтэй учраас Бурхны алдарч ерөөсөө хүрч чадахгүй байгаа гэсэн. Харин энэ асуудлыг шийдэхин тулд Бурхан хүүгээ илгээсэн. Есүс цагламаа дээр бидний нүгэл болон үхлийн асуудал, гмийн асуудлыг аль хэдийн шийдсэн байна. За тэгэхээр ахтус жинхэнэ гимшил гэж яг юу вэ? За би танаас асууя. Өнөөдөр эзэн биднийг яг жинхэнэ өөрлөө нэргээсэй гэж хүсэж байгаа шээ. Бурхан таныг хэн нэгэнтэй хуулцах хүсэхгүй байна. Таныг ямар нэгэн өштэй гим нүгэлтэй тийм холилдож амьдраасаа гэж бас хүсэхгүй байгаа. Таныг үнэхээр өөрлөө нэргээсэй гэж хүсдэг. Яагаад тэгэхээр Бурхан өөрийн хүүгийн амиар цусаар таныг аль хэдийн худалдаж авсан гэж хэлсэн. Та бол өршлөгдсөн байхгүй. Одоо та харих биш, одоо та харанхуй дотор биш, одоо та нүгэл болон үхлийн шийдэхэд төлөхөөр өртөн биш. Та бол өртөн биш амин. Таны өөрийг Иесус аль хэдийн төлсөн баг. Тэгэхээр өнөөдөр биднийг юу хэлж байгаа вэ? Жинхэнэ гимшил гэж хэлж байгаа. Жинхэнэ гимшил бол яг зүгөө өөрчлөлт байна. За баар руу явчихсан бол баар руу явах болно. Нүгэл үлдэхээр цус урсгахаар худлаа ярьж хулгай ихээр явж байгаа бол тэр замуудаас зогсно. Шууд зогсоогоод ер нь бол гимшил гэдэг бол ихлэ зогсох ёстой.
Таны явж байгаа зүг чинь үнэхээр бурхан таалагдж байна уу? Та бодож үзээрэй. Би энэ 10 хэдэн жилийн өмнө ийм шийдвэр гаргасан байхгүй. Найзууд маань намайг уулзтаад цогийн хотод ирчтэй уулзаадахыг. Тэгээ би асуудаг. Та нарыг хаана байна? Нэг пабд сууж байна. Өөг найз нь очихгүй гэдэг. Яг тэгэхээр би өөрийнхөө хөлийг нүгэлтнүүдийн зам дээр гэж хэлж байна. Нүгэл үлдэхээр тийшээ тавьмааргүй. Тэгэхээр өнөөдөр юу гэж хэлэх гээд энэ үгээр ер нь бол зөвхөн өөрчлөхийн тулд өнөөдөрсөн тааг одоо зогсооч. Таны яг явж байгаа зам чинь Бурхныг баярлуулж байна. Таны амьдрал аж аргал баяр хөөргийг авчирж байна уу? Таны уулзахаар явж байгаа хүмүүс чинь үнэхээр Бурхан таалагдах уу? Тэгэхээр өнөөдөр бидний хувьд жинхэнэ гимшил гэдэг бол би ийшээ явж исэн. За магадгүй би өөрийнхөө замаар өөрийнхөө хувь тавилан, махуудын хүсэл, өөрийнхөө одоо юу гэдгийг зорилгыг биелүүлэхгүй явж исэн бол харин одоо та эргэх ёстой. Эргээд эзэн рүү Бурхан руу ойртно гэсэн үг. Эзэн рүү явах. Энэ бол жинхэнэ гимшил байна. Хэрвээ бид Бурханд ойртохгүйгээр бид үнэхээр тийм үү бузар муугаас салах боломжгүй. Хэрвээ бид Бурханд ойртохгүй бол харин нөгөө нөхөр бидэнд ойрхон байх болно. Тийм учраас би өнөөдөр юу гэж та хаашаа явж байна? Таны явж байгаа зүг чинь үнэхээр Бурхан таалагдахаар, тэг бусдыг барьж байгуулахаар, тэг бас таны хийж байгаа зүйл чи яг юу хийж байна? Та бас бодож үзээч. Би өөрийнхөө амьдралдаа шийдвэр гаргасан байхгүй. За энэ гараараа би ямар ч байсан одоо буруу юм ихгүй, Бурханлаг юм ихгүй. Би энэ гараар ядарсан хүмүүс туслах юм байна. Би энэ гараараа тэг үнэхээр яг гэр бүлээ тэжээж, хүүхдүүдэд хамгаалж, тэг хүмүүсийг хайрлах хэрэгтэй юм. Тэгэхээр өнөөдөр бидний яг амьдралын хэм маяг хэрэв Бурханлаг бус байгаа бол Бурхан эзэж бузар мөг өрөөдгөө. Гим нүглэд заавал шийдэгддэг. Тийм учраас гим нүглээс энэ асуудыг шийдэж чадахгүйсэн учраас Бурхан хүүгээрээ тийм үү загалмаа дээр та бидний гимиг аван түүн дээр тохон бидний өмнөөс төлөөс төлсөн баг. Бид нар бол маш үнцэнтэй хүмүүс байх. Тийм учраас хэрэв бид эзэн рүү ирэх юм бол сэргэлт ирнэ гэж хэлсэн. Та өөрийнхөө хүслээр бодоод үзтээ та яг юу хүсэж мөрөөдж байгаа. За миний мөрөөдөл бол нэрээ үнэхээр одоо яг би ичмээр мөрөөдөлтэй байсан. Сүүлдээ хүн хүсэл мөрөөдлөө алддаг. Гим нүгэл хийсээр гад хүн сохор болдог. Хаашаа явж байгаа мэдхээ байдаг. Өөрийгөө хинбэ гэдгээ мэдхээ байдсан. За орхоос гараад нэг л том юм юм даа. Тэгээ баригдахгүй сайхан амьдрна гэж боддог байсан. Баригдчих юм бол яг л уцаад гэртээ ирчих юм. Би хэзээ ч бусдын тухай боддоггүй байсан. Бусдын тухай залбирдаггүй байсан. Надад би яаж амьдрах вэ? Миний амьдрал, миний хүсэл мөрөөдөл, миний бодол чухал байсан. Харин би Христ дээр иргэсэн яг тэр цаг өчөөс эхлэн миний амьдрал зүрхний мэлбэ гэж Библиэлд байна. Дотоод хүн сүнсний нүдийг Бурхан нээж өгсөн. Тэгээ өнөөдөр үнэхээр яг одоо юу боддог гэж бодож байна. Одоо бүр завхны тухай бодоод эхэлж байгаа байхгүй. Үнэхээр тэр ард түмэн дээр аврал ирсэн. Сайн мэдээ тараасан хөвсглийн ард түмэн айл болгоно амар тайван байгаас. Үнэхээр нэг хүн ч гэсэн архинаас гарч ирсэн. Нэг гэр бүл ч гэсэн өнөөдөр тэ бүрэн бүтэн болчихсон. Энэ Бурханы зөрсгөл баг. Тэгэхээр бидний амьдралын дуудлага гэдэг нь Бурхан руу ирэх юм бол бид түн шиг бодож, түн шигээс түн шиг амьдрахыг хүсэж байгаа. Та Христтэй улам илүү адилхан болоосоо гэж Бурхан хүсэж байгаа баг. Амен. Хуучин гэр бол үйлдэл айгүй чухал байсан. Хуучин гэрэн дээр хүн гим их юм бол яадаг вэ? Ямар нэгэн байдлаар мал, амьтан, бүр мөнгө төгрөг бүр байхгүй ядуун ч гэсэн нэг тагтаа багтаа бүрцгэн чөлөөл тийм юмөр өргөл өргөдөг байсан. Хуучин гэрэн дээр хуулийг айгүйх шаарддаг байсан. Иерусалимд яв, тэнд очиж мөрөг, тийм тугал нэдэл, ийм тахил өрөг, ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг маш олон хуулийг шаарддаг байсан. Харин шинэ гэрэн дээр бол өнөөдөр яаж Есүс алидийн тэр хуулийн хараалыг чөлөөлөөд өнөөдөр бидэрт үнэхээр нэгүслэр бид нар аврагдсан хүмүүс. Өнөөдөр шинэ гэрээний үед амьдарч байгаа бидэрт бол хуулийн юу хийх нь чухал биш. Харин таны зүрхсэтгэл аягүй чухал байгаа. Зүрхсэтгэл чинь. За тэгэхээр зүрхсэтгэл юутай холбоотой? Бодолтой холбоотой. Бид нар юу гэж ийм өгөхөр ер нь бол бодлоо өөрчлөхөөс маш амьдрал өөрчлөгдөхгүй. Олон хүмүүс Христ итгэж яадаг вөхөр яг Бурхан руу ирэхгүйгээр боолын бодол санаатайгаар амьдраад идэг. 20-30 жилийн өмнө Христ итгэхээс өмнө амьдрсан хуурмаг, шашинлэг, магадгүй махуудын хүсэл, өнгөрсөн амьдралын түүх, соёл, одоо юу ёс заншлаар өнөөдөр Христ итгэлийг холиож яваад идэг. Тэгээ өөрийн ойлголтоор би бол ингэдэг ийм ойлголттой, тэгээ ер нь Бурхан ийм гэж яваад идэг. Би тэр нэг зүйлийг хэлж өгмөр байна. Та Бурханыг өөрийнхөө зүгээс үнэхээр тийм үү хичнээн мэд таньж мэдээд та өөрийнхөө зүгээс үнэхээр түүнийг судлан магадгүй үнэхээр доктор болсон ч
Бурхан танд нэг удаа өөрийнхөө үгийг хэлэхгүй байх нь гамшиг байхгүй юу? Харин өнөөдөр би юу ч хэлэхгүй, өнөөдөр бид нар тэгвэл бурхан юу хүсэж байгаа юм бэ? Жинхэнэ эргэлтэд бодол, үйлдэл хоёулынгийн шинжлэхийг хүсэж байгаа. Таны бодол өөрчлөгдөж, таны үйлдэл чи өөрчлөгдөж чинь. Өөчн бол би бол ганц юм яаж уйдаа гэж боддог гэсэн үг. Тэгээ яг ингэ бодцоор ядгаар ганц юм уухын төлөө ингэ зориг тавиад ямар нэгэн аргаар уучдаг гэсэн. Харин одоо яаж ийхэр ганц ил мах аваад яаж гэртээ арих вэ гэж боддог гэсэн үг. Яг тэгэхээр миний хайртай хүмүүс байна шүү дээ. Мөн үү? Би нэг шил арихгүйж өөрөө хуваа ичиж тэгээ өөрийнхөө одоо юу төслийг тайвшруулахаас илүүгээр би нэг кил мах авч гэр орондоо баяр хөөртөгөөр тэгээ хоолмонтой байх нь. Эргээд харах юм бол итгэлийн амьдрал бол тийм амар хүнд зүйл биш. Библи зүгээр ялгах, ухаарах чадварыг л өгöd байгаа. Бидний дотроос бидний бодолд ажилладаг. Хээ цогоо энэ тамхилчид батчих юм бол дахиж хизээч гарч чадахгүй гэсэн бодлыг анх ирээ итгэхэд 3 хоногийн дараа би одоо болж бурхан надтай ирсэн баг. Яагаад тэгэхээр бидний зүрх хэрвээ эзэн рүү хандах юм бол эзэн бидэнтэй ярьдаг. Тийм учраас бидний зүрх сэтгэлээсээ бурхан руу эргээсэй гэж хүсэж байгаа. Олон хүмүүсийн ам нь яриа л байдаг. Есүс өөрөө бүр хэлсэн шүү дээ. Энэ ард түмэн намайг амаараа л хөндлөөд ишөө. Та нарын зүрх сэтгэл надаас алс хол байна гэдэг байна. Харин жинхэнэ гимшил гэдэг бол бид үнэн бөгөөд сүнсээр зүрхсээр бурхан руу эргэхийг хэлж байгаа. Тийм учраас ахын дүүс минь ээ. Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр Исая номын 55 дугаар үгээс би та бүхэнд уншиж өгье. Олдож болох үеийн эзнийг хайхтун гэж хэлсэн. Олдож болох үед нь. За магадгүй та үнэхээр эргээч, гимшээч, ирээч гэдэг хахад та магадгүй чихэд үлгэрүүлээд хүзүүгээ хатууруулаад яваадах юм бол магадгүй танд эзэн бас олдохгүй байх. Эзэн ямар үед олддгүй юм болов? Зүрх сэтгэл хорон мөг хөндлөх юм бол бид нар гим нүглээсээ салахгүй байх юм бол бурхан бол үнэхээр туйлын ариун бурхан. Тийм учраас өнөөдөр энэ дэр хэлсэн байна. Ойр байгаа дээр нь түүнийг дуудах тун гэж хэлсэн. Тэгээд хорон муун замаа буруу нэгэн бодол санаануудаа орхиг өөрийг нь өрөвдөх эзэн өд эргэг өгөөмрөөр уушлах бурханд маань эргэг гэж хэлж байгаа. Маш олон удаа эргэлтийн тухай ярьж хэлсэн. Тэр таныг уучлах болно. Таны хийсэн ямар ч гэм нүглийг тэр Христийн цусаар хүүгийнхаа тэр үхэл амиар дамжуулан аль хэдийн уучлалцсан. Та хэдийн уучлагдсан амин. За магадгүй яг одоо өөрийгөө ялж байгаа байж би танд хэлье. Бурхны уучлалыг хүлээж аваарай. Бурхан таныг аль хэдийн уучлалцсан баг. Таны хийсэн зүйл үнэхээр тийм үү? Мэдээж бидний хийсэн зүйл магадгүй Бурхны одоо юу гэдэг уур хилэнгийн эсрэг байдаг. Бурхны уур хилэн бол гэм нүглийг үзэн яддаг. Гэхдээ хүмүүс шийдэж чадахгүйсэн учраас хүүгээрээ дамжуул энийг аль хэдийн хийцсэн. Тэгээд энэ бид нар цааш нь хэлэх юм бол учир нь миний бодол санаа та нарын бодол санаа биш гэж хэлж байгаа. Бид нар заримдаа өөрийнхөө бодол санаа дотор Бурхны тухай, эдгэлийн тухай өөрсдөө ойлголтыг ингээд яриаж яваад байдаг. Би танаас нэг зүйлийг асуумаар хэлмээр байна. Би одоо сүүлдээ ингэж боддог. Хүмүүс надад ирээд Бурхны тухай ярих үед би бас өөрөө Бурхны тухай бодож явах үедээ энэ яг таны бодол санаа мөн үү? Таны яг хүсэл мөн үү? Эсвэл энэ хөвсгөл явах гэдэг нь зөвхөн би миний хүсэл хөвсгөлийн чуулганы хүсэл мөн үү? Би хөвсгөл дээр бэлтгэл ярьсаар яваад энэ замдаа залбираад явж ирсэн. Харин эзэн надад зүгээр айгүй тодорхой нэг зүйлийг хэлсэн тийм ээ. Би хүмүүсийг өхөөсэй гэж хүсдэг. Бүх хүмүүсийг аврагдаж үнний өмнө ирээсэй гэж бурхан хүсдэг. Тэгэл чи сайн мэдээ илгэлт гэдэг бол тэгээ бурханаас нэг асуугаад явж болохгүй гэдэг зүйл биш байна. Зүгээр явах юм бол ариун сүнс ажиллаж хийдэг амин. Тийм учраас илгэлт бол амьдрал маань юм байна. Энд бол би явах уу явахгүй юу шарин бэлэн үү биш үү гэдэг л тэгээ бэлтгэх цаг л хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр ингэж чинь миний зам та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас өөр, бодол минь та нарын бодлоос өндөр гэж хэлсэн. Би өнөөдөр үнэхээр жинхэнэ эргэлт гэж юу хэлж байгаа. Бид өөрийнхөө хүсэл, өөрийнхөө бодлыг орхиод эзэн рүү эргээд эзний юм суугаад асуух хэрэгтэй байхгүй. Эзэн миний одоо хийж байгаа ажил, явж байгаа зам, хэлж байгаа үг, амьдралын хэв маяг маань үнэхээр таны хүсэл танд таалагдж байна уу? Магадгүй үнэхээр танд ашигтай санагдаж магадгүй байх. Гэхдээ үхэл рүү хөдлөх зам руу байвал яах вэ? Зарим хүмүүс өнөөдөр нийгэмж юу хурдгүйхээр ашигыг боддог, тэ? Одоо нэмэн өртөг юу гэдэг вэ? Тэр зүйлээ бодоод өнөөдөр олон хүмүүс өнөөдөр бурхан таалагдахгүй ажил төрлүүдийг хийждэг. Би өнөөдөр та бүхэнд үнэхээр уриалж ятгамаар байна. Жинхэнэ гэмшил бол ер нь бурханы бодол, бурханы санаа, бурханы хүслийг хайх байна.
Бид нар энэ чуулганд ирэхээр эзэн тантай ярьдаг дандаа. Харин та яг зүрх сэтгэлээсээ яг эзний үгийг хүлээж авч гин үү? Би бол мэднэ. Би бол энэс илүү номлоно гэж бодож байна уу? Тэгэх юм бол ер нь бол бидний ирэхэд тийм үү? Тийм үү? Бурхны бодол санааг хүсгэд маш даруй байх хэрэгтэй байдаг. Би бол Бурханаас гуйдаг за эзэн надтай ирээрэй. Би бол сул дорой шүү. Би бол үнэхээр өчүүхэн шүү. Намайг уруу татлах сорилтоос хамгаалж өгөөрэй. Би бол үнэхээр эзэн нь өөрөө сул дорой учраас унчиж магадгүй шүү. Тийм учраас би алдахаар бишээс та битгий зөвшөөрөв. Та намайг үнэхээр Тэнгэрлэгч өөрийн зарсаараа дамжуулан намайг гим нүгүүд унахаас ч хамгаалж өгөөрэй гэж залбирдаг. Яагаад тэр хүний зүрх аяг хуурамч байхгүй. Өнөөдөр энэ хаалалуяа гэх амьдралаа өгөөд амиа өгөөд Бурхныг хайрламар санагддаг. Харин гараал яс хин нэг үтсэн ялдаар албаар санагддаг шүү дээ. Үнэн биз дээ. Харин өнөөдөр бидний зүрх сэтгэлийг Бурхан өнөөдөр үнэхээр тийм үү өөрлөн нэргсэн байгаасаа гэж хүсэж байна. Үнэн бөгөөд сүнсээр гэж хэлж. Тэгээд сайхан бас хэдэн сарын өмнө надад нэг хүн явуулчаад одоо ер нь та өдөрт муухай юмны тухай хэр их бодож байна вэ? Тэгээд би бас яг мэдээ заримдаа муухай бодол орж ирдэг. Муухай бодол бодох нь бол нүгэл биш. Харин муухай бодлыг өөгшүүлээд үйлдэл хийх юм бол энэ чинь нүгэл бол. Тэгээд бодлоо Христэд олсон сурж байгаа. Буруу бохир бодол орж ирлээ. За энэ бол Бурхан өсөхгүй ч бол тэрийг үргэлжлүүлэх тэжээмэргүй. Тэгээ яаж юм? Есүсийн нэрээр зүгээр залбирч чинь. Тэгээд харин хэнийг нэтлээ залбирч эхлэх үед бодол хүртэл цэвэршиж эхэлдэг. Өнөөдөр олон хүмүүс яагаад гим нүглээс салж чадахгүй? Тэдний бодоод байгаа бодолтой эзлэгдээд байгаа. Бодоод байгаа бодол нь тэднийг олзолчод байгаа. Зарим хүмүүс 2-2-ын дөрвөл гэж боддог. Тэ? Олон хүмүүс одоо өнөөдөр яаж юм? Coin, man, тэрсээ хөвсгөлийн бэлтгэс мөрөн чиг ваахын мөнгө өгөөд тэр чигээрээ ингээд тэгээ хохирогч болсон. Хамгийн бага нь 50 сая, 100 сая, 150 сая ингээд ийм одоо зээл аваад өгцөн. Маш олон хүмүүс өрөнд орцсон байгаа хараад сэтгэл өвдөж шээ. Тэд нар яагаад гэсэн? Тэд нар өнөөдөр Бурхны бодол санаа өнөөдөр тэр зөв шударга амьдралыг ерөөсөө өсөв баг. Зүгээр л шунлаас болоод 50 сая, 100 сая болохгүй л өгсөн чинь 50 ч байхгүй, 100 ч байхгүй юу ч болсон. Өнөөдөр боо Иесус ингэж ажилладаг. Яг энэ зөв юм шиг, энэ үнэн юм шиг. Өнөөдөр маш олон хүмүүсийг өргөтдөг. Харин жинхэнэ үнэн бол Иесус өөрөө байдаг. Бид өнөөдөр яг энэ чуулганд ирж ийж, номлол сонсч ийж, түүнийг магтж ийж, үнэхээр түүнд ариун сүнс дотор нөхөрлөж явах яг энэ үед жинхэнэ Бурхны үнэн танд илчлэгддэг. Тийм учраас хэлж шүү дээ олдож болох үед нь эснийг хайгаараа ойр байгаа дээр нь түүнийг дуудаараа гэж хэлж. Би айлд орох болгондоо би залбирдаг. Итгэж ус яг Есүсийн нэрээр. Хүнтэй уулз цулганд эзэн надтай хамтаа байна. Яагаад гэвэл би үнэхээр амьдралын бүх талбар дээр түүнийг эзэн байлгахыг хүсэж байна. Зарим үедээ эзэнгүй амьдрах үедээ уур хэлэн тэг буруу үг яриа хүн л болсон хойно хүнс гардна. Гэхдээ яаж гимшил гэж яг юу юм бэ? Яг тэр байран дээр зогсдог. Тэгээ харин ийшээ биш харин нөгөө Бурхан руу эргэдэг. Эзэм намайг уучлаарай. Зогсгүйгээр ярьчлаа. Муухай бодол санаа хэлжтэй. Магадгүй өмнөхөр танд таалагдахгүй зан чанар хандлагыг гаргачлаа. Би ийм баймааргүй. Харин яг энэ үед шүү дээ. Бурхан таныг яг тэр дорн цэвэрлэдэг. Бурхан бол итгэмжтэй байхгүй. Гимшил юм бол, эргэл юм бол Бурхан таныг цэвэрлэх болно. Тийм учраас ахын дүүс минь сургалт төгс номын 21 дугаар бүлгийн 2-3 дээр ингэж хэлсэн байдаг. За би эндээс уншиж өгье. Хүний зам өөрийнхөө нүдэнд зөв шударга харагдавч харин эзэн зүрхийг дэнсэлдэг. Зөв ба шударгыг үйлдэх нь эзэнд тахил өргөхөөс илүү таалагдана гэж хэлсэн. Тахил өргөх. Хуучин гэрээнд бол одоо ингээд амьднаар тахил өргөдөг байлаа. Одоо бид нар бол магадгүй өргөл өргөдөг. Мэдээж сүнслэг өргөлүүд байж байна. Гэхдээ Бурханд өнөөдөр зөв шударгыг үйлдэх нь тахилаас илүү гэж байгаа юм. Та зөв шударгыг яаж үйлдэж чадах юм? Ариун сүнсний хүч чадал та Бурханы үгийн дагуу зөв газараа зөв хүмүүстэй байж чадах юм бол та зөв юм үйлдэж чадна. Олон хүмүүс буруу газараа очичоод зөв юм хийх гээд оролдоод идэг. Боломжгүй шүү дээ. Та энэ эргэн тойронд арх уудаг, тамхи татдаг, эргэн тойронд нүцгэн шалдан, бохир яриатай ийм дотор та сууж их юм бол та зөв юм хийж болох боломжгүй. Нүглийн одоо олцонд хүлээсэнд ордог. Тийм биз дээ. Ирчүүд тэр тусмаа эмзэг эрэхтэн хаана байдаг лээ? Ирчүүдийн эмзэг эрэхтэн нүдэндээ байдаг байхгүй. Хамаагүй юм харж болтгоо.
Харахаараа яадаг вөхөр тэгээд төсөөдөөд тэгээд бүр тэ нүцгэлээд оронд нь ороод ингээд тэгээ явчихна. Яагаад энэ зүйлийг хэлээд байгаа юм? Яагаад тэгэхээр бид нар нүднийхөө өмнө харах эсгүй зүйл байлгаж болохгүй байна. Эмэгтэйчүүдийн эмзэг хэрэгтэй аа. Чих айгуу сайн хэлж дээ. Тийм учраас одоо хүмүүс ирээд одоо хотлоо ярьж би ч таартай чи ямар гоё эмэгтэй үзэсгэлэнтэй вэ? Намайг харилцах юм байна. Би чи үнэхээр гоё юм байна гэд ингэрээ зүрхээ бийждэг. Дараа дарс чи чамайг алаад тэгээ салаад тэгээ болдог шүү дээ. Тийм учраас эмэгтэйчүүд чихээ сайн хамгаалах гэж байгаа шүү дээ. Эсний үгийг сонсох хэрэгтэй. Хов чиг те альва зүйл дээр биш. Харин ирчүүд нүдээ хамгаалах хэрэгтэй. Тийм учраас би өөрийнхөө сул доройг мэдээд манайх зургатаа гаргацсан. Одоо 15 жил болж байна. Биш хэдэн жил болж зургатаа гаргачаад 2007 он шүү дээ. 2007 оноос хойш манайх одоо зургатгүй амьдарч байгаа. Яг тэгэхээр зургт үзэхээр би нэг сул дорой учраас янз бүрийн юмд орж байгаа. Буруу татлаханд ор тий унчин. Тийм учраас би өөрөө сул дорой учраас би чадахгүй учраас бурханаас гүйс. За эзэн ерөөсөө таны хүсээгүй харахгүй юм хармааргүй ингээ хэлсэн. Харин одоо сүүлийн хаяа нэг утсаа хараад их нэртэй загнуулаад жоо асуулаар байж. Тэ чи ийм харчаал надтаач их хүүхдүүдтэйч цаг гаргахгүй чи гээл. Уул би бол бусад аавнаас бол хамгийн их цаг гаргаж байгаа. Зурагч үзэхгүй байгаа тэ хамгийн амьдрал дээр зориулж байгаа шүү дээ. Тэгсэн юмнээ бол ер нь бичээсийн дагуу библийн стандартанд хүрэхгүй байгаа. Тэгэхээр хичээх хэрэгтэй. Хүрэхгүй байж болно. Тэгтээ та хичээх юм бол бурхан танд хүч чадлыг өгөх болно мэн. За тэгээд Библиэл дээр ер нь юу гэж хэлдэг вэхээр Дуулал номын 51-р бүлэг дээр онцгойлон 17 дээр Бурханы авах тахил нь эмтэрсэн сүнс гэж хэлсэн. Эмтэрсэн сүнс. Эмтэрсэн гимсэн зүрхийг бурхан та жигшихгүй гэж хэлж байгаа. Үнэхээр биднийг дотроо үнэхээр хийж байгаа бурханыг гашуудуулж байгаа зүйлдээ бид нар эмтрээсэй гэж хэлсэн. Олон хүмүүсийн зүрхсэг өнөөдөр бардам байна л та. Би бол эргэгчин биш. Би бол улгаач биш. Би бол энийг бодвол гайгүй. За надад бол Христ хэрэггүй. Би бол болчихно гэж боддог. Харин өнөөдөр танд үнэхээр бурхан хэрэгтэй. Бурхан таныг үнэхээр тийм үү төр зүрийн биш харин үрд мөнхийн замаар алхасаа гэж хүсэж байна. Бидэрт өнөөдөр үнэхээр Тэнгэрийн хаанчны харьяат болсон. Яг итгэсэн гэдэгтэйгээ итгэж байгаа хүмүүс байна үнд. Хайхаа сайн асуулт асууя те. Яг Христ итгэсэндээ итгэж байгаа хүмүүс гараа өргөч. За. Амен. Мэдээж та итгэсэн учраас та өргөцсөн. Та Бурханы гэр бүлийн гишүүн болсон. Тэ таны бүх ял шийтгэл хүчингүй болсон. Христ дотор байх юм бол танд ямар ч ял байхгүй гэлцсэн шүү дээ. Харин ялыг хэн авчирч өгдөг вэ? Гим нүгэл баг. Буруу зам, буруу бодол санаа, буруу хүмүүсийн зөвлөгөө энэ зүйл хүмүүсийг дандаа буруутгал ичгүүл рүү авчирж идэг. Тэгэхээр өнөөдөр бидний яг үүндээ гимшиг энэ бардам зам их саад болдог. Би нэг удаа дарханд ингээд очиад байсан. Надаас дүүлтэй хөөрэ дүү минь номлож идэг. Залбируулах хүмүүс урагшаа гараад ирлээ. Би дотроо бодлоо. Дүү мацанаар залбируулаад яах вэ те? Дүүгээрээ залбируулаад яах вэ гэж бодсон. Тэгсэн чи эзэн надад гараад залбируул гэж хэлсэн. Тэг гараад яг залбируулж явах үед надад нэг эргэлзээ байсан байхгүй. Эзэн надад чиний талаас амин болоод урснаа гэсэн. Би болохоор надаас яг амин бол урсдгийг. Над чиг ийм амьтыг хэн ашиглах юм? Би бол зүгээр итгээд аврагдсан. Дээд би бол ер нь бол эзэнт үйлчлэн номлон хүмүүсийн төлөө залбирна гэдэг надад бол тэр бол Тэнгэрийн мөрөөдөл байсан. Тэгээ яжсан чинь би дараагаар гараа очиж зогссон. Тэр залуу миний дээр гар тавиад залбираад чиний зүрх сэтгэлд яг тэр Бурхны над хэлсэн үг хэлсэн баг. Амийн бол чамаас урсна. Гэхдээ булгийг чинь ихэнд бул харж болоё гэсэн баг. Бурхан надтай ирсэн баг. Тэгээ тэрний юу гэсэн гэж миний эргэлзээ байсан баг. Тэгээ би залбираад Бурхан талархаад үс тийм ээ. Эзэн өчүүхэн сул дараа намайг та хэрэглэн гэж юу гэсэн. Тийм ээ би ч юм уу сонгосон гэж хэлсэн. Тэгээ тэр цаг мөчөөс эхлэн 2004 оноос хойш өнөөдөр хүртэл илгээлтэнд одоо 19 жилийн турш илгээлтэнд явж байна шүү дээ. Амьдралаа зориулж байна. Яг үндэ ингэ уулзч Монголын бүх газар утсан байна. Бүх сайхан байгалыг үтсэн байна. Монголын бүх ястан туурхтантай очиж сайн мэдээ ярьсан байна. Өнөөдөр би та бүхэнд юунд уриалах гэдэг юм бэ? Өнөөдөр бидний хувьд өнөөдөр үнэхээр эзэн 1-р Петр номын 5-7 дээр харах юм бол эзэн бардам хүнийг эсэргүүцэх тухай байдаг. Яг өөр өмдөрч гисэн байна. За бардамнууд гэдэг бол магадгүй гадна харагдахгүй ус дотроо байж байгаа зүйл байдаг. Тэ? За та дотроо бардамнах бодох үед бурхан таны бүх бодлыг мэддэг шүү дээ.
Та нар Небукаднецар хааны түүхийг сонсч ирсэн үү? Небукаднецар хаан гэд яасан бэ гэсэн түүнийг бурхан хаан болгоод хэмжээшгүй их мэдлийг түүнд өгдөг. Тэгээд тэр бурханы үнэхээр нэгүслэр хаан болж ирэх мэдлэлтэй болж дайснаа олцолж маш мундаг явж ирсэн. Тэгсэн чинь нэг өдөр тэр бардан болоод Бабилоны цайзтайгаар алхаж явж байхдаа ингэж хэлдэг. Би энэ бүгдийг гэх те бараг хэлж дуусаагүй байхад тэр хүмүүсээс хөөгдөж бурханы таалал түн дээр савагдаад тэр ингээ хүмүүст хөөгдөж байгаа. Өнөөдөр бид нар зүрх сэтгэл дотроо за би байгуу дээ. За би бол тэрийг бодоод арай дээр дээ. За надад бол гимшиг шаардлагагүй. За би бол ингээ цуглаандаа явдаг. Би бол 11 өргөдөг. Би 7 хоногт 2-3 удаа мацаг барьцдаг. Тэгээ ингээд та Библиэлд байгаа шүү дээ. Яг Есүс юу гэж хэлдэг вэ? Нөгөөдх нь татвар ураагч. Тэнгэр өч гэж харж чадахгүй. Тэ би бол нүгэлт хүн гэдэг. Тэгээ Есүс асуудаг шүү дээ. Энэ хоёрын хэний залбирлыг сонсоо гэж хэлсэн. Тэгсэн чинь бурхан бол гимссэн хүний залбирлыг сонссон байгаа шүү. Мөн үү? Нөгөө мацаг барьдаг, залбирдаг 11 татвараа өгдөг хүний залбирлыг сонсоогүй. Харин өөр тэнгэрөө чөлөж чадахгүй гимссэн хүний залбирлыг сонссон гэж хэлж байна. Тэгэхээр Петр номдоос би та бүхэнд болчих. 1-р Петрийн 5-ын за 5-аас 7-р эшлэгийг уншиж. Үүнчлэн залуусаа та нар ахлагчтай захирагд гэж хэлж байгаа юм. Ер нь захирагдах гэдэг зүйл бол их даруй хүнэл их захирагдана да. Би Библийн сургууль сурч ирсэн чинь бичих үсэг мэдэхгүй бараг уншиж чаддгүй манай ангид байсан нэг залуу байсан. Тэгээ бид нар илгээл дээр явсан. Би чинь тэр үе чинь ланд 80 мэйт арай том биетэй гонжтой зангаатай кашмир машмартай тэрийг бодвол бас чинь Библийн аягүй сайн уншиждаг тийм байсан шүү дээ. Тэгсэн чи юу болсон гэж бодчих. Манай тэр залуу өдөртөгчээр тавьчихсан. Тэгээ дотроо бодсон. Библийг уншиж чадахгүй. Ойлгохтой залбирч чадахгүй биднийг яаж өдөртгийг гэж бодсон. Харин үнэхээр яг явж явах замд үнэхээр бурхан зүрхэнд төрсөн. Бурхан яг ийм хүмүүсээр ажилладаг. Харин түүнд хайр байсан. Тэр үнэхээр даруй байсан. Тэр харин бидний тэмдэгтээс нэг зүйлийг ойлгосон. Бурхан бол үнэхээр даруй хүнд нэг өргөмжлөл бардам хүнийг нь тэ эсэргүүцдэг юм байна. Тэр үнэхээр даруухан болсон. За эцэм энэ хүний хөндлөе гэдэг бүлээн жишээж ихэлсэн. За одоо бүр цуглаанд манай байрны манай Мэдээсэн дэвтийн сахилахгүй хөхөд манай пастраар яваад ирлээ. Тэгээ нэрээр нь дууддаг таарлахаар хаяаны өшгөлч шоглдог байсан чинь манаас пастор болоод ирдэг. Тэгээ нэрээр нь дуудаад байсан чи эзэн миний үнийг хөндөл гэж хэлсэн. Тэгээ би яг чин сэтгэлээсээ надаас дүүлдэ пастраа гэж хөндөлж ирсэн. Тэр цаг мөчөөс эхлээр бурхны нэгсэндээ тийм хамгаалалт, хангалт тийм нэгүслэг бас орж ирсэн. За эндээс харах юм бол ингэж та бүхэн нэг нэгнтэйгээ харилцахтай даруй байдлыг өмс гэж хэлж байгаа байхгүй. Бидэрсэн чуулганд бие биентэйгээ үнэхээр даруй байдлаар харилцах хэрэгтэй. Би ер нь одоо хэнийг ч ялгаддаг юм. Нөгөө библиэр алтан бөксдөө ирэх юм бол дэшээс суугаад тий. Ядарсан ирэх юм бол тэр хаан үүдэн дээр суучих гэл. Ийм байх юм, ийм ялгарлаж болохгүй гэж байгаа байхгүй. Бурхан хизээч хүнийг гаднах байдлаар нь ялгарлахгүй. Харин хүний дотоод үн цэнийг нь бурхан үргэлж хардаг. Яг адилхан байхгүй. Тийм учраас энэ чуулганд бид нар үнэхээр тийм үү даруй байдал, бардам байдал бас гим нүгэл баг. Та үнэхээр бардам байвал бас гимшээрэй. Бурханаас буугаар бусдыг хайрлаж, хүндэлж, тэгээ бусдыг өөрөөсөө дээр гэж үзэж, тэгээ даруй амьдрахад надад хүч өгөөч гэж хэлсэн. Тэгээ цаашаа ярих юм бол ингэс учир нь бурхан бардамыг эсэргүүцдэг, харин дарууд нэгүсэл өгдөг. Ийм бурханы хүчрхэг мотрын дараа өөрсдийгөө даруй байлаа. Тэгвэл бурхан цогцтой цаг та нарыг өргөмжлөн. Тэр та нар санаа тавьдаг учраас бүх зовлоо түүнд өг. Санаа зов хүртэл ер нь бол бардамлал байдаг шүү дээ. Гомдол хүртэл бардамлал байдаг. Энэ яагаад намайг гомдооч гэж. Энэ яагаад намайг ингэж байгаа юм. Тэгээ санаа зовно гэдэг бол яаж юм бурханд найдахгүй байгаа хөөх. Та өөрийнхөө арга замыг хайж байгаа. Санаа зовт бол ер нь бол хүн өөрийн арга замыг хайж байгаа нэг хэлбэр шүү дээ. За одоо яг яах вэ? Цагаан сар болох гэж байна. Тэ? Боо зээлж авах уу? Тэ юуга самбарт тавих уу гэл тэ энэ бол яг үүндээ бурхан найдахгүй байна. Бурхан биднийг нэг хөдлөөс өнгөрсөн амьдралынхаа юу гэдгийг урдын зүйл өнгөрсөн зүйлийг ингээд бодоод үүрэл явж эсвэл ирээгүй байгаа ирээдүйг татаж авчираад өөр дөр оолж амьдрахыг юусоо өсдөг. Тийм учраас аханд ус минь гим нүгэл ер нь хүнийг боол болгодог. Таныг боолчилж байгаа яг ямар зүйл вэ?
Та бодоод үзээрэй. Өнөөдөр янз бүрийн асуудал байгаа. Та өөрөө мэдчихэж байгаа. Салж чадахгүй байгаа. Бурхан таалагдахгүй байгаа. Таныг хийхэд дотор ч нь өвдөж байгаа. Буруу гэдэг дохио асж байгаа зүйл бол дандаа бурханаас биш байдаг. Би дэлгүүрт ороод юу гэдгийг жанчуулангийн аршаа аваад гараа явахдаа бол хизээч ичихгүй тий хаач тэрийг гаргачаад аваа явна. Харин дэлгүүрт ороод нэг том юм бариа гараад ирвэл тий нэг гашуун юм бариад гараад бол нэгдүгürt байгуул тийм хийдэг хүмүүс бол тэрийг дандаа нууж явна тий. Тэгээд тэрийг уусан ш дандаа ял шийдгэлтэй явна. Тэгэхээр өнөөдөр гим нүгэл дандаа хүнийг боол болгож. Таны амьдрал таныг ялалж байгаа ямар зүйл вэ? Түүний ард дайсан таныг хүчгүй болгохыг хүсдэг. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд уриалж байна. Жинхэнэ эргэлт хий. Та бурханаас гуугараа. Би өнөөдөр үнэхээр бурханаас гуйсан байхгүй. Архины асуудал надаас үнэхээр хэцүү байсан. Дэлгүүрт ороод бараг арх харахаар инээд үлддэг байсан. Тэгээ би бурханы өнөөдөр гуйсан. Би үнэхээр чадахгүй. Надад туслаач. Би энэ замаар би тань руу иргэмээр. Би өөрөө иргий гэсэн ч надад чадахгүй байна. Миний мах улсууд байна. Та надад туслаарай гэсэн. Харин болдгоо юм бэ. Өнөөдрийг хүртэл одоо арх миний амьдрал ямар ч үнцэнгүй болсон. Би өнөөдөр иргэсэн бурхан руу. Түүний гомдоодог, түүний дургүй зүйлсийг хийх бас дургүй болж эхэлсэн. Библиэлд юу гэж хэлсэн? Бид нүглээ улаавал гэж хэлсэн. Нэгдүгээр Иохан 1:9-дэр итгэмжит зөв тэрээр нүглийг мань уучилж бүхий зүг усаас биднийг цэвэрлэнэ гэж хэлсэн. За гимшил гэдэг нь нэгдүгээрт улаах тийм ээ. Надад уурын асуудал байна, архины асуудал байна. Магадгүй худлаа ярьцдаг, жижигхэн хумсалцдаг. Магадгүй одоо ямар нэгэн асуудлууд хүмүүсийн амьдрал дотор харахад гимгүй юм шиг хэрнээ гим байдаг. Гим бишээ ялгаж чадхаа байсан. Бурхан таныг нэг үнэхээр тод амьдраасаа гэж хүсэж байгаа юм. Бүдгэр, саарал, харахад цагаан чим шиг, эсвэл бараан чим шиг те, итгэж чим шиг, биш чим шиг биш. Харин таныг өнөөдөр үнэхээр тийм үү цэвэр амьдраасаа гэж хүсэж байна. Та үнэхээр бурхантай ойрхон байх юм бол та үргэлж те ойртох тусам таны амьдралыг бурхан цэвэрлэе л авах. Бодол санаа, зүрх сэтгэл амьдралын бүх талбар дээр чинь цэвэрлэгээ ирэх болно. Тийм учраас бид нар нэгдүгээр нүглээ улаан, хоёрдугаар нүглээ бүр хаях хэрэгтэй. Тийм ээ би чадахгүй байна. Гуравдугаар би үнэхээр татгалзаж байна. Дараа нь бид нар бурханд захирах гэсэн. Бурхан захирах юм бол та эргээд тийм үү диаволыг эсэргүүцэж нүгэл үлдэх байх хүчтэй амьдрах боломжтой. Тийм учраас ариун сүнс та нарт зоригийг өгнө гэж хэлсэн. Хэдүүл хамт залбирцгаая. Их эзэн минь тэгээд та өөрийнхөө мөнгөнд гимшилцгээ, эргэцгээ гэж хэлсэн. Хэрвээ эргэлт байхгүй бол ямар ч сэргэлт байхгүй гэсэн. Өнөөдөр энэ газар бидний эзэн үнэхээр шийдвэр гаргаж байна. Өнөөдөр эзэн бидний амьдралын хэв маяг эзэн танд таалагдахгүй бурханлаг бус. Бид зөвхөн амаараа таныг хүндэлж зүрх сэтгэл минь танаас алс хол байгаа бол та биднийг уучлаач. Эзэн бид биений хайрлах чадахгүй байгаа бол магадгүй хэн нэгнийг ялгаж үзэж байгаа бол та биднийг уучлаарай. Бидний ихнэрээ нөхрөө хүүхдүүдтэй үлгэр дуурайлтаа амьдарч харагдаж бас чадахгүй байгаа бол та биднийг уучлаач. Бид гимшиж байна. Бид тань руу эргэж байна. Эзэн минь өнөөдөр бидний амьдралд эзэн бурханлаг бус нүгэлтнүүдийн зам дээр явж байгаа бол эзэн минь бид өнөөдөр тань руу ирэхийг хүсэж байна. Бид тань руу эргэж байна. Дахиж нүгэл үлдэхгүй байх. Эзэн нүгэлтнүүдийн зам руу явахгүй байхад та бидэнд эзэн минь хүчийг өгөөч. Зоригийг өгөөч эзэн. Ариг тамхи альва асуудлаар бид нар махбодоо эзэн тэжээг эзэн минь үнэхээр таны энэ ариун сүмийг устгаж байгаа бол эзэн минь ариун сүнсээ та биднийг дүүргэж өгөөч. Энэ бие махбодыг бид устгахгүй байхад хайрлаж бие хайрлаж амьдрахад та туслаач. Бурхан минь бид үнэхээр танаас гуйн залбирч байна. Аава та энэ ирсэн ахын дүүсийн минь амьдралд үнэхээр эзэн үнэхээр Христийн цусаар угаан бүх ёс байдлаас нь та цэвэрлж өгөөч. Аава бид тань руу эргэж байна бурхан аав минь. Үнэхээр таны амлалт итгэмжид зөвт гэж та хэлсэн. Бүх ёс ус байдлаас цэвэрлэнэ гэсэн. Өнөөдөр энэ чуулганд байгаа хүмүүсийн амьдралд байгаа бурханлаг бус бүх ёс ус байдлаас Есүсийн цусаар бас тань руу эргэсэн эргэлт гэмшлэр нь дамжуулан эзэн минь та цэвэрлж өгөөч. Ариун сүнс таныг өрж байна. Энэ дагуу хүн болгонд ариун сүнс тэдний зүрхэнд хамгаалагдаж ирэх өдрүүдэд эзэн минь эзний замаар алхахад үнэхээр тантай хамт алхахад та хүчийг өгөөч. Ухаарын ялах чадрыг өгөөч. Танд бүх алдрыг өргөж байна. Есүсийн нэрээр бид уучлагдсан, бид цэвэрлэгдсэн, бид гимссэн учраас та зөв бус бүх юмнаас биднийг цэвэрлсэн. Тэгээд энэ дагуу хүн болгон бас зөвтгөгдсөн гэж зарлан тунгалж байна.
Аливаа ял, шийтгэл, буруудгал, ичхүүр, найдваргүй зүйлсүүд, дайсны хамаг хүч, өөд агарын ноёрох хичэд болон бодөр сүнснүүд та нарыг хөлж, Есүсийн нэрээр та нарыг үнэхээр Бурхны уур хилэнд бүр тушааж, Христийн зааж өгсөн газар руу бүр зайл тушааж байна. Энэ газар байгаа хүмүүс бол Христийн цусаар угаагдаж, зөвтгөгдөж, уучлагдаж, ямар ч ялгүй болсон. Загалмаа дээр үнэхээр та нарыг зэвсэггүй болгосон, нийтэд үзүүлэн болгож, замаас нь зайлуулж, бүх өрийг төлсөн Есүс Христийн нэрээр энд байгаа хүн болгоны амьдрал бол бүх зүй бус байдлаас цэвэрлэгдсэн, цэвэр ариун болсон. Одоо ариун сүнс Бурхан минь та тэднийг дүүргэж өгөөрэй. Тэдний бодол санааг өөрчилж өгөөрэй. Үгээрээ үйлдэлийг нь эзэн минь та өдөрт болтугай. Есүсийн нэрээр залбирч байна.